Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ингээд төсөл өргөн барьж байгаа юм байна. За ер нь бол манай улс бас усны хувьд бол нэлээд асуудалтай болцсон. Ялангуяа сүүлийн үед байгаль экологи цаг үеийн өөрчлөлтөд шалтгаалж усны асуудлаар нэлээд хүндэрч байгаа юм улс. Тэр утгаараа өнөөдөр бас засгийн газраас ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар энэ хуулийн төслийг өргөн барьж байна гэж ойлгож байна. Тэгээ би байгаль орчны энэ ажлын хэсгээс асууя. За ус бохирдуулсны энэ төлбөрийг бид юунд яг зарцуулж байна? Өөрөөр хэлбэл үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс ус бохирдуулсны төлбөрийг ингээд шатараатаа нэмэгдүүлээд ингээд төлбөрийг татан төвлөрүүлж байна. Эргээд бид нар энэ усныхаа нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ төлбөрийг ашиглаж гэнэ үү? Энэ төлбөрийг одоо ямар зориулалтаар татан төвлөрүүлээд юунд захиран зарцуулсан бэ? Өнгөрсөн оны аудитын дүгнэлтээр энэ усны төлбөрийн захиран зарцуулалт дээр ямар дүгнэлт гарсан бэ гэсэн ийм асуулт асууя. За, хэн хариулах вэ? Улсын их хурл 2012 онд ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан байдаг. Тэгээд засгийн газар яг ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох журам баталж ээж энэ яг төлбөр авагдах юм учиртай. Тэгээ өдийг болтол ер нь бол ямар ч аж ахуйн нэгдээс ус бохирдуулсны төлбөр өдийг хүртэл аваагүй байгаа. Тийм учраас бас засгийн газар одоо Цэрэнбат сайдад бас талархаж байна. Өнөөдөр бас энэ ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ингэж орж ирээд байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорон дээр ингээ ажлын хэсэг гараад нилээдгүй бас ажиллаж холбогдох хүмүүс болоод одоо мэрэгжлийн хүмүүстэй төрийн бас байгууллагын төлөөлөл одоо доктор профессоруудтай яг уулзаж тэдний бас саналуудыг авсан байгаа. Тэгэхээр өдийг болтол ерөөсөө төлбөр авагдаагүй байгаа. Одоо бол яг төлбөр авагдаад ирэхээрээ одоо усны нөөцийг хамгаалах болоод одоо усыг цэвэршүүлэх дээрэс нь одоо цэвэрлэх байгууллага 50-аас доошгүй хувийн цэвэрлэх байгууламжийн одоо үйл ажиллагаа засварлахад ингэж зарцуулагдах ёстой байгаа. Нямбатар гишүүн 1 минут уу? За, Нямбатар гишүүн 1 минут. Би ажлын хэсгээс асуу. Энэ бол би тэр саяны тэр зохицуулттай холбоотой ингээд тодгож оруулж ирээд тэгээд одоо энэ ус бохирдуулсны төлбөрийг ингээд салбараар нь тодорхойлоод авах гэж байгаа гэдэг энэ харилцааг ойлгочихж байгаа. Өмнө нь одоо энэ уул уурхайн салбарынханаас авж байгаа энэ төлбөрөөр ямар санд төвлөрүүлт юм бэ? Энэнгээр яг юу хийж эргэж энэ усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм бэ гэдэг дээр ажлын хэсгийг нэг хариулаач. Өөрөөр хэлбэл төлбөрийн тариф нэмэгдээд байгаа шүү дээ. Уул уурхайн салбарынхны ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөрүүд нэмж авч байгаа шүү дээ. За, би зочин танилцуулчаа тэгээд дараа нь хариулаарай. Улсын хурлын гишүүн Баатардны урилгаар Хинтээ аймгийн Бороондор сумын уулын баяжуулах үйлдвэрийн ажилтнууд улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байгаа юм байна. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсээрээ. 81-р микрофоныг өгье. Баярлалаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам усны нөөцийн хэлтсийн дарга Эрдэнэ Улгаан Нямбатар гишүүний асуултанд хариулъя. Өнөөдрийг хүртэл бол ус бохирдуулсны төлбөр гэж бол энэ хууль маань өөрөө хэрэгжиж чадаагүй учраас яг энэ ус бохирдуулсны төлбөр гэж бол төсөвт нэг төгрөг ороогүй байгаа. Харин бохир усны үйлчлэгээний төлбөр гэж бол иргэн аж ахуйн нэгж байгууллагууд бол өнөөдөр бол бид бүхэн төлж байгаа. Ус ашигласны төлбөр гэх юм бол Монгол Улсын 29 сав газар тус бүрээр бол ус ашигласны төлбөр харилцан адилгүй. Сав газараас шалтгаалаад гадаргын ус байна уу, газрын доорх ус байна уу гэд. За сав газраараа уул уурхай гэдээ аваад үзэх юм бол газрын доорх ус бол нэг дунджаар 890 төгрөг буюу 630-аас 1510 төгрөгийн оронд сав газраас хамаарат ингээ ус ашигласны төлбөр төлж байгаа. 2017 оны байдлаар улсын хэмжээнд ус ашигласны төлбөр 46 тэрбум төгрөг орсон. За хуулийнхаа дагуу буюу байгаль орчны ашигласны төлбөрийн тухай хуулийн 18-1 засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу энэ орсон орлогын 35-аас доошгүй хувь нь бол эргүүлээд ус усан орчныг хамгаалах нөхөн сэргээх одоо булаг шандыг тогтоолох үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байдаг. Харин орон нутагт бол энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу улсын хэмжээнд бол өнгөрсөн жил хуулийн хэрэгжилт 40 орчим хувьтай байна гэсэн тийм тооцоо байдаг. Бас хөгшин асуултаа асууя.